За би чинь сургууль төгсөөд нэг сонины хүн болох гэдэг нэг айхтар бичих барих тухай юм бодож байгаа. Тэгээ өдрийн сэнд нэг очив. Тэгээ нэг манай сургуулийн захирч Батмөнх гээд яруу найр сэтгүүлч Сүхбаатарын Батмөнх. Тэгээд Батмөнх өгш нам хөдөлмөр сонинд нэг очие гээд уг нь орсон. Тэгсэн чи за тэр жоохон ирээдүг байх. Би чамайг мегатай ярьчлаа өдрийн сонинд очиж гээд. Тэгээд тэнд нэг сар орчим зуны цагтл байдаг шүү дээ нэг дадлага үед нут чи явдаг. Тэгээд тэндээ нэг тэгсгээд нэг болсонгүй. Тэгээ байжсэн чи харин 27 дугаар сард телевиз мэдээний албанд сурвалжлагч аавна гээд. Тэгэхээр нь би ирээд шалгуулад одоо би институтээр төгссөн юм аа гэсэн. Манай галсаах анх өгтөж авчихсан. Тэгээ анх шалгуулаад тэгээд ороод тэгээд тэр чин 90 онд би төгсөөд 2000 онд орж байгаа юм да тий. 2000 онд яг телевизэд анх орж илаа. Тэгээ анхны мэдээ хийгээд тэгсэн яг нөгөө сонирх шиг л хийн штэ нэг жижигхэн мэдээ хэлсэн чинь галсаах үзчихэд ийм жижигхэн мэдээ гэж юу гэдэг чинь надад телевизэн болголтой гэдэг. Тэгээд жоохон дэлгэрэнгүй мэдээ хийж сураад ингээд тэгээд л ороод үзэж тарсан да. Ерөөсөө тэгээд мэдээний албаны сурвалжлагчаар. Тий, манайх мөнхтөл бүрүүний 2 оны байсан штэ. Тий. Тэгээд 3 дахь нь би болж орж байгаа юм. Тэгээ манай мэдээний албаны оператор манай ганс өх. Тэгээд амгаа байсан. Тий. Ер нь ихтэй зарим үед бол ер нь мэдээний шин сэтгүүлчид редактороос илүүтэй оператор их төшөг болдог шүү дээ. Тий. Тэгээд туршлагатай сайн операторууд бол ингэж явдаг ингээд заа зураад ингээд явсан. Удахгүй тэгээд бүгдээр найзууд болсон л доо. Ер нь манайх чөлөөт телевиз учраас аливаа үйл явдал дээр дандаа өөр өнцгөр харж байгаа хэрэгтэй. Энэ өөр өнцгөр харж сурна гэдэг бол яг чөлөөт телевизийн одоо үндсэн одоо шин чанар гэдэг. Тэгээд ерөөсөө анханасаа портфолио хийж сураагүй юмыг дандаа өөр талаас харах гэж оролддог нэг тим дадлаг сургууль руу оруулсан. Тэгээд яг гоо дандаа молонч гэж байх хөвгтэй шүүмжилт өнцгүүдийг байн гаргана. Мэдээ авахтаа болсон үйл явдлыг тэр чигээр мэдээлгээс илүү энийг ямар өнцгөөс нь мэдээлүүл дээр үү гэж боддог. Тийм сургалтаар ингээд ороо явцсан. Тэгэхээр энэ ард түмний юу хэлж гин, юу хүсэж байна гэдгийг л гаргах нь манай үүрэг болохоор тэр болгон руу очихгүй өөр өнцгөр л хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд яг сүүлийн үед жоохон үйл явдал руу өнтер өрхөн жоохон цөөрөөд шүүмжлээд байгаа шаргагүй шүү дээ, тий. Нэг тиймэрхүү байдлаар хийжсэн иргэдэд ч их сайн хүрдэг байсан. Тухайн үед эрх баригч нам гараад эхлэхээр нөгөө телевизүүд чинь нөгөө аргагүй усаа санхүүж төгчлөөс нөгөө талтай гарчдаг. Тэгээд манайх ганцхан сөрөг хүчний байр суурин дээр биш үү гэдэг. Ингээд яг жишээлбэл 19 цагийн мэдээ хэвлэл хөлөнгийн судалгаагаар үзэхээр манай дээр 64-65% төвлөрөлтөө. Ягаад гэвэл нөгөө гурав нь адилхан гаргацдаг. Тэгэхээр нөгөө талдаа манайхыг үздэг. Тэгээд иймэрхүү юунууд их гаргаж ирсэн. Тооцол бодоод за одоо ингэж цөмөрөө ажиллая шүү гэдэг ингээд явсан. Олон сайхан сэтгүүл залуучууд манад ажилласандаа ер нь бүгдээрээ л энэ школоор явсан. Бүгдээрээ л дэжгүй сайн сэтгүүлч болсон гэж боддог. Тэгээ харьбинд хүлээ авалтанд нь оролцсон. Амар үнэтэй хоолыг идсэн. Би сөргөөр биччихээ. Чуулган чинь 5 дахь хагасанд 4 дахь 5 дахь хуралдаг болохоор нэг өдрийн засварлага аваад 7 хоног очиж байгаа. Тий. Тэр хооронд нь одоо энэ хуулийг унгаах, эсэргүүцэх бүх хувилдаанаа хийх юм юу? Амьсгаа авч байгаа байхгүй. Тэгж байгааз. Тэгээ энд нь хамгийн гол нь хамгийн шүүмжлэх ёстой ардсан нам нь өөрөө оролцоод тэгж байгааз. Энэ хуулийг батлуулахгүй байхад бүлгэрээ оролцож чөлөө авчих гэдэг бол энэ парламентоор ялзарсан сөрөг хүчингүй байгаа шинж байхгүй. Ер нь бол энэ их хуучны уламжлал бүр төдөө оёс юм редакцийн орлол гэдэг байсан гэдэг. Өдөрт гарах ер нь сонино ингээд өрчдөг байхгүй. За эндэн дэргүй, эндэн тийм, эндэн сонирхолтой арын гэдэг шиг яг мэдээлэл хөтөлбөрийг өглөө яг цөмөөрөө ингээд ярьж агаад за нэг улс төрөөс юм мэдээ, нийгмийн чанартай нэг 3 мэдээ. За энэ дээр нэг жоохон хот орчин тий одоо магшил одоо юу гэдэг ингээд ер нь өглөө гарахтаа мэдээг ер нь ингээд энэ хурал дээр л ер нь орон явар мэдээ гарах нь ингээд
болчихж байгаа юм. Тэгээд орой төсөөлөд бүгд толгойдоо төсөөлтөө. За нэг ийм мэдээ орой хөтөлбөр гарахад нэг ийм л юм болно. Тэгэхгүй бол ингээд дан улс төрийн ард мэдээ бол одоо цаг үе хүнд шүү дээ. Хүн чинь одоо 30 минутын мэдээ үзээд хүнд гарна. Тэгэхээр бас нэг жоохон урлаг соёл хаяа бас үзэсгэлэн айтайхан хүүхдийн асуудал ч юм уу тиймэрхүү юм байвал тэдрийг ингээд хойлоод ингээд гаргах. Тэгээ өглөө гарахтаа л ер нь хөтөлбөрөөр харчаад гарч ирлээ гэсэн үг. Ер нь бидний үед бол хамгийн хурдтай мэдээлэл хэрэгсэл бол телевиз байсан. Ерөөсөө өглөө ягаал орой мэдээ гаргадаг. Тэгээ эн чинь телевизүүд мэдээний цагаа хүртэл булаацалтаа сүүлдээ ингээд тохирчод шүү. За танах 18-аас манайх 18:30 тэгээ 19:20 гэдэг ингээд тийм юу үе нэг хэсэг байсан. Тэгээд сүүлийн үед одоо л яг нэг юм байгаад байгаа нөгөө сошиал их юу болсноос хурдтай болсноос болоод нөгөө телевизийн ур жоохон хоцорч байна. Гэхдээ бид нар яаж одоо ганц асуудал нөгөө шалгагдсан үнэн бодиттой мэдээлэл өгөх тал дээр энэ хэвлэлүүд чиглэл амар болчихлоо шүү. Тий. Тэгэхгүй бол энэ юунууд чинь нөгөө сайтууд дээр авч байгаа мэдээлэл, цэвэгдэж байгаа мэдээлэл, эсвэл тухайн сайдын хийсэн жиргээ тэр чинь үйл явдлаа болохоос өмнө би ийм үйл явдал хийх гэж байна гэж жирэгчэд гарч шүү. Тэгэхээр хурд бол бүр хасгаруугаа явсан байгаа байхгүй цаашаага тий. Өөрөөр хэлбэл болсон үйл явдал болгож байгаа үйл явдал нь үртэл хэлэгддэг болсон энэ үед яг телевизийн ганц онцлог бол оройд яг баталгаатай мэдээлэл яг хүнээс нь авч чагаад яг ингэсэн үү ийм үү гэж гаргаж байгаа. Ер нь бүр социализмын үеэс хамгийн гол жанр бол мэдээ байсан. Тухайн үед бол мэдээгээр гол сурталчилгааны төлөвлөгөө хийдэг байсан л та. Одоо та мэдэн шүү дээ ингээд тэдэн сая төгрөл авах гэж байна гэж хөдөөгийн сурвалжлага яваад, газар тариалангийн сурвалжлага яваад л үйлдвэр аж ахуйнуудаар яваад л улс орны хөгжил дэвшлийг харуулад богино цагт асар их мэдээлэл өгч чаддаг байхгүй юу. Тэгэхээр мэдээ бол их том жанр. Ер нь ингээд дэлхий дээр бол мэдээний жанраар төрөлдсөн телевизийн салбарууд шүү дээ. CNN, BBC, Deutsche Welle гэдэг бүх агентлагууд байна. Энэ бүгд л мэдээ шүү дээ. Энэ бол суур байхгүй манай телевизийн суур. Одоо ер нь хэвлэл мэдээллийн суур бол мэдээ байхгүй. Хүнд яг мэдээллийг алдахгүй гэх. Тэр утгаараа бол энэ бол маш том жанр. Нийтлэл янз бүрийн байдаг да тэмдэглэл энэ төр гэдэг ингэдэг байдаг гэсэн үндсэн жанр бол сэтгэл зүйд бол ерөөсөө л мэдээ. Статистик дүнгээр үзэх юм бол манай улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ жил 10 гаруй хувиар өсжээ. Гэвч үүнтэй зэрэгцээд манай улсын гадаад худалдааны алдагдал урд өмнө байгаагүй хэмжээгээр өслөө. Энэ бүхэн үйлдвэрлэсэн бүхнээ бид борлуулж чадахгүй байна гэсэн үг. Асар их өртөл зардалт, өртөг зардал шингээж үйлдвэрлэчгээд үнийгээ борлуулж ашиг олж чадахгүй байгаа нь эргээд манай эдийн засагт тун хүнд цохилт авчрах байх гэсэн болгоомжлыг бидэнд төрүүлж байна. 3 тал өнгөрсөн оны эдийн засгийн байдлыг өөр өөрийнхөөрөө үнэлж байна. Үйлдвэрлэлийн өсөлт 10 гаруй хувьтай гарах төлөвтэй талаар өмнөх нэвтрүүлгээрээ хэлж байсан. Гэвч эдийн засгийн гадаад орчин эрс муудаж байгаагаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломж эрс буурлаа. Чухам яг ийм шалтгаанаар Монголын ноолуурын үйлдвэрүүд сүүлийн эрмэгт тулсан бөгөөд үүний улмаас засгийн газар үн цэнтэй гэж тодорхойлсон ноолуурын говь компанийг үн хүргэж зарах боломжоо ч алдлаа. 2002 оны хувьд дэлхийн эдийн засгийн байдал хэдийгээр эерэг биш байгаа боловч дотоод нөөц болцоогоо илүүтэй дайчлах үүднээс бид эдийн засгийн өсөлтийг 4%-аас багагүй байлгах зорилт тавьж байна. За төсвийн хувьд бол одоо энэ оныхоос нэлээд нэмэгдэж байгаа. Төсвөө бүрдүүлэхийн тулд засгийн газар хандивлагчдад найдлага тавихаас гадна татвараа нэмэх эсвэл төсвийн реформ хийх хоёр зам байна. Засгийн газар амласан ялсаараа татвараа буулгахаа нэгд мэдгдсэн учраас төсвийн байгууллагуудад цомогдоход өргөнөөр хийхэд болж байна. Нийт төсвийн 4/1-ийг зөвхөн цалин зарцуулалтыг бодолцвол энэхүү таамаглал үнний хувьтай болов уу? Тухайн үед би нэг өдрийн санд нэг хэсэг ажиллаж байгаад тэгээд нөгөөдөл нь тоогоо болгох нь шаардлагасан юм уу? Нэг өгүүлэл бичээд тэгээд цэрэн бэлгаа одоо нийтлийн хаан цэрэн бэлгахтаа авч та энийг нэг гаргуулад өгөөч гэд гаргуулчихсан чинь өнөөх нь их алдар шүү. Тэр нэг 7 тарга нэг торхоо үнэ гэдэг нэртэй. Тэгээд тэр ондоо оны шилдэг эдийн засаг сэтгүүлчгээд нэргүү доктор одоо энэ гишүүн байсан оюун бид гурав нэг оны шилдэг болсон юм. Тэгээд их алдаршаад ингэсэн чинь алтаах чи юу яагач. Угаасаа юм бичдэг юм чинь. Нэвтрүүлэг рүү орооч гэдэг. Тэгээ хадаас гээд нэвтрүүлгийг анх нэрийг нь бас алтаах өгсөн. Энэ хадаас гэдэг бол одоо телевизийн хамгийн гол
одоо санаа хэлдэг тэр нэвтрүүлэг хийдэг учраас тэгж. Хоёрт чи ийм залуугаараа тэглгүй одоо 20 хэдтэл байсан юм чи. Ийм өөрийн зохиогчийн хөтөлбөртэй болж нэг хариуцлагатай шүү гэдэг. Тэгээ бүр өөрөө санал олж ирээд ингээд буруу харуулж сууж байгаад ингэж яриг гэрлийн тэгэж 50 бүгдээр ингээд зааж урж өгöd. За ингээд нэвтрүүлэг хийгээрэй гэдэг. Бас л эсэргүүн нэвтрүүлэг байсан. 30-аад насны залууган сэтгүүлчд өөрийн зохиогчийн хөтөлбөртэй болно гэдэг бол их том урам амжилт хариуцлага л да. Тэгээ одоо ингээ харсан нөгөө хадаасандаа нэвтрүүлгэнд ашиглагдсан сандал маань энэ хэвээр яг ингээд байж байна. Бидний хувь заяа хэний гарт байна вэ гэж та хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Социализмын үед өвчтний хувь заяа эмчийн гарт, цэцэрлэгийн багчуудын хувь заяа хүмүүжүүлэгч их, сургуульд орохоор багш нарын гарт, зэрэгт явбал дарга нарын гарт, ард түмний хувь заяа төрийн гарт байна гэж бид бодож сэтгэлээ сурчсан. Бид ардчилсан нийгмийг байгуулад 10 орчим жил болж байна. Хувь заяа маань бидний гарт бий. Бид чухам ийм нийгмийн төлөө яваа гэж олон хүн хэлж баталдаг ч гэсэн бид өнөө хүртэл хувь заяагаа гартаа атгаж үзсэн үгүй юу гэдгийг бид өнөөдөр хэрэгцүүлж бодох хэрэгтэй болж байна. Ардчлалын үнц нь хувь хүний эрх чөлөөнд оршдог гэдэг. Төрийн үнц нь тухайн үндэсний эрх чөлөөнд байдаг. Нэгэнтээ үндэснээ тусгаарлаж, үндэснийхэн эрх чөлөөг баталгаажуулсан бол төрийн бодлогод ард түмний оролцоог баталгаажуулахын тулд ардчилсан төрийн тогтолцоогч сонгох эрх бий. Монголчууд тусгаар тогтнолын төлөө тэмцэхдээ төрийн хамгийн дэвшилттэй хэлбэрийг авахыг чармааж байсан. Сонголт нь тэр бүр Монгол хүн бүрт эрх чөлөөг олгож байсан уу гэдгийг хамгийн сүүлийн хувьсгалаас хойш дорны тооллоор нэгэн үе өнгөрсний дараа бодохын учир юунд? Морин жилээс морин жилийн хооронд туурга тусгаар улсынхан ардчилсан төрийг түгнүүлэхээр зүтгэцгээсэн биш үү? Төрийн үнэлэмжийг огт өөрөөр дэвшүүлэн гаргаж ирснээс хойш 12 жил өнгөрчээ. Монголын ховсон өөрчлөгдөж байсан төр монголчуудыгаа тусгаар тогтнолын баталгаа болохын төлөө ихийг хийж байсан. Гэхдээ төрийг ховсон өөрчлөх ховсгал хийх шаардлага байжээ. Ховсгал бүрийн үр дүнд төр эргэн хоёрыг ойртуулах эрмэлзэл байжээ. Ер нь жанр нь бол нийтлэг нэвтрүүлэг. Тэгээ зохиогч тухайн зохиогч нь бүх асуудлаа хариуцдаг юм нэвтрүүлэг. Тухайд бас нөгөө Монгол Таймсгээ сонин анх гаргаж ирсэн 7 хоногт би. Тэгээд манай авирах хатуу гэдэг үсэн шүү дээ бас. Тий сайнч хөтлөөр байсан. Тэгээд одоо ажил ихтэй би ер нь завдахгүй мэн. Тэгээ би хатууг нэлээд хийгээд Монгол Таймст текст өгдөг байсан юм. Чиний текст бол бас сониндоо их наалдах юм шүү. Чи хадаасаа текст гэдэг тийш өгөөч гээд. Тэгээ би нэвтрүүлгээ гаргаад шагналаа гонороор авчаад дахиад Монгол Таймс бэлэн текстээ жоохон сонины манерт оруулж өгөөд дахиад гонороор авна гэдэг чинь залуу сэтгэлч чинь амжиргааны маш сайн юу болж байгаа байхгүй юу. Хоёрдугаарт нөгөө нийтлэг нэвтрүүлгийг чинь бас үзээ тогтооход их хүнд мэдээ шиг бас биш шүү дээ. Хүн чинь ингэж ярьдаг шүү дээ. Өдөрт 6-аас 7 мэдээлэл хүлээн авах чадвартай. Тэндээс 2-ыг нь тогтооход бусыг мартдаг. Тийм учраас яадаг гэх нөгөө бичмэл мэдээллийг хадгалж байгаад унших бол илүү чухал байдаг. Тэгэхээр нийтлийн жанрд яг хаа сэтгүүлзүүд жоохон телевизийн сэтгүүлзүүд хүнд байдаг нь ерөнхий санаагаа олж авдаг болохоос нарийн тогтолцоо, нарийн юмыг бас харж чаддаг хүн уншаад өнгөрч байгаа юм шиг. Тэгэхээр тэрийг нэг сонин дээрээс уншихаар илүү баталгаатай байдаг учраас. Тэгээ энэ нэвтрүүлгээ дагаад буцаад тэр сонин дээр хэвлэгдсэн чинь би чинь бас нэмэлт орлоготой бас тэгээд улс төр хүрээнийг уншиж байгаа юм чинь мандж байгаа юм чинь. Ямар боловч бид хэрэглэж байгаа усандаа санаа зовохгүй байж болох ч энэ нь дэндүү их өртөг зардалтай болж байгааг анхаарах хэрэгтэй. Бид байгаль орчноо бохирдуулсныхаа хэрээр улам их мөнгө төлөх болж байна. Ингээ зогсдог бол бас яа их вэ? Гэтэл хот орчмын гадаргын ус өөртөө аим шиг агуулсан бохир ус болжээ. Эрт цагт говийн хөөхнүүд сайхан устай болохын тулд жинд явсан хүнд туулын ус захидаг байсан гэдэг. Өнөөдөр туулын усаар үсээн угаавал парийг авах хэрэгтэй болж ч магадгүй. Урсгал ус өөрийг нь цэвэршүүлж чадахгүй байна. Туул гол тасарчихсан гинэ гэд яриад өнгөрөх биш. Цаана нь ямар хэн аюул нуугдаж байгааг та бүхэнд хүргэхийг бид зорьсон юм. Төвдүүд монголчуудыг төшөг тулгууран болгохыг оролдог байсан шиг төвдийн шашнаар дамжуулан
манжнаар Монголыг эрхэндэн байлгахыг хичээж байсан. Тусгаарласан монголчууд шарын шашнаас эрс татгалзсан бөгөөд Европын соёлыг хүлээн авсныхаа төлөө төлсөн өртгөн 30 гаруй мянган хүний амиар хэмжигдэж байна. 10 жилд илүү дэвшингүй соёл татагдан орохын тулд цаг хугацааг хүний амиар товчлох хэрэгтэй байсан болов. Төсөв зарцуулж байгаа байгууллагуудын ажлын үр дүн хэрхэн тооцох вэ гэдэг тал дээр ард түмэнч төр засгийн удирдагчид ч гэсэн ямар нэгэн барьцгүй болчиход байгааг та бүхэн мэдж байгаа баха. Асар их мөнгө төсвөр дамжуулан зарцуулж байгаа хэрн үр дүн тэр болгон харагдахгүй байна. Заавал хариуцлага тооцох тал дээр ч биш л дээ, бас урамшуулах тал дээр бас ямархуу байгаа билээ. Хэн сайн ажилласнаар нь биш, эцсийн дүндээ хэн олон жил ажилласнаар нь урамшуулдаг тогтолцоор эцсийн дүндээ орж байна. Төсвийн дутагдал үнэхээр альж намаас сонгогдсон бай. Үе үеийн удирдагчдын толгойн өвчин болж байна. 1990 оноос хойш манай гадаадд тавьсан үр бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй бараг тэнцэж байгаа бөгөөд цаашдаа эдийн засаг төсвийн ачаалаа даах хэсэгтээ тулаад байна. Монголчуудад цаашдаа хандивлагчид зээл өгөөд байх уу гэдг нь нэн эргэлзээтэй. Тун удахгүй зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөр улсын төсвийн 40%-тэй тэнцэх тооцоо гарч байхад авсан зээл ямар ч үр ашиггүй зарцуулагдаж эргэн төлөгдөхгүй болчиход байна. Зээлийн 4% залгичсан хөдөө аж ахуйн салбарыг бодохоос гол харалмаар. Нийгмийн үйлчлэгэнд зарцуулсан бүх зээл тусламжийн 15%-ийг өсөн нэмэгдэж байгаа ядуус төлөхгүй. Монгол улс гарцаагүй зээлийн дарамтанд орох болж байна. Өртөө хүн өөдөлдвэ гэдэг. Сайн байцгаана уу хэрэм үзэгчдээ, хадаас нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Нэвтрүүлэг 20 орчим жил тасраад энэ удаад нэгэн дугаар хийхээр боллоо. Америк нэгдсэн улс Израиль, Иран довтолцсноор дэлхийн нефтийн хангамжийн гол зам хаагдсанаар дэлхий дахин эдийн засгийн хүндрэлд орж засгийн газрууд энэ хүндрэлийг хямрал болгохын тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч байлаа. Дайн болж байгаа бүс нутагт дэлхийн газрын тосны нөөц үйлдвэрлэл төвлөрдөг Саудын Араби гэхэд дэлхийн батлагдсан нөөцийн 16 орчим хувийг дангаараа эзэмшдэг. Хамгийн гол нь тэндээс нефтийн бүтээгдэхүүнийг Персийн булангаар дамжуулан усан тээврээр дэлхийн зах зээлд гаргадаг бөгөөд Персийн булангийн давчиг хоол ормузыг иранчууд хааснаар дэлхий дахинаар газрын тосны хомсдод үүсч нефтийн үн огцсон өсөв. Нэг өдөр манай зулаа захирал хэлсэн шүү дээ. Та нэг ирээд уулзаач гэхэд. Одоо та завтай байна уу? Завтай байна. Гэхдээ энэ нэг хотын юутай нэг нэвтрүүлэг хиймээр байна. Соёлын газартай хамтарч. Энэ Улаанбаатар хотын хуучин соёл мэдлэг ер нь мэдхээ байцсан. Ер нь мэддэг хүн байхгүй болсон юм биш үү? Тэгээд энэ нэвтрүүлэг хиймээр байна гэж санал тавьсан. Та хийж дүнхгүй гэдэг. Гэхдээ хий л та. Олон нийтэд л одоо зөв мэдээлэл өгч байгаа юм чинь гэдэг. Тэгээ хийж эхэлсэн байхгүй юу? Наймдугаар огт Жавзандан бодогт бол Монголын тусгаар тогтнолд их үүрэг гүйцэтгсэн үе юм аа. Намрын тэргүүн сарын шинийн 8 бол богд хааны төссөн өдөр. Энэ өдөр хуучин цагт их хурал хурж баяр ёслол хийдэг байжээ. Харин өдийд Монголын хийдүүдээр шинийн 8-нд манал хурдгаа л гэж байна. Жавзандан бодогтыг нэг бол бурханчлан шүтэх, эсбөгөөс төвдгүн хэмээн гадуурхах хоёр туйлын дотор харж иржээ. Харин түүнийг хувь хүний талаар ямар хүн байсан талаар энэ нэвтрүүлэгтээ та бүхэнд хүргэж байна. Богдын шавдан баттахад зориулан түнлэхэд 12 лам үргэлж ном уншиж байдаг. Тэнд дамжин дорлог, найчун чойжийн үржин хандын орноос залж ирсэн гэдэг дуулгамссан цагаан дүртэй 3 бурхан байдаг. Түүний уншлахыг өглөөний 9 цагаас шөнийн 12 цаг хүртэл уншдаг. Баярын түнлэхийг 3 хоног хурдаг. Энэ түнлэх гэдэг бол
төрсөн өдрийн хурал юм. Тэгээд яг нэг 30 цуврал хийгээд гэрээсэн. Нэг 20 одоо ч 30 гарчлаа. Нэг 25 цуврал яг гэрээний дагуу хийж өгсөн. Тэгээ нэг хүрээний утга учир тий энд байсан зарим нэгэн бэлэгдлүүд за Сүхбаатарын хөшөө дурсгал тий хот хүрээ ямар байсан гэдэг ингээд нэвтрүүлэг гаргасан. Тэр бол их сайн хөтлөр болсон. Сүүлийн хотын дарга байсан ерөнхийлөгчийн намын дарга болсон бэлэгдэхгүй манай налах ихтэй намын 10 м байсан чинь. Гэхдээ чи нөгөө нэг хэцүү бичээд идэг бас ийм хийд юм уу гэдэг. Уншиж нөгөө тийч тий. Тэгээд яаж ийсэн. Тэгээд дараа нь ган төмөр дарга хотын ерөнхий менежер байхдаа бид нар нэвтрүүлгээ бас нэвтрүүлэг болгосон юм чи би бас ном болгоё гэдэг. Номын формат оруулаад нөгөө л хос маягаар яваад байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө мартагдсан бэлэгдлүүд гэдэг номоо хийсэн. Хүн чинь ямар хотод амьдарч байгаагаа мэдгүй юм л шүү дээ. Гэтэл эн чинь нөгөө нэг тухайн үедээ эн чинь 3 дахь Чамбал гэгдэжсэн ариун номын төв тий тэр налаан нарын хийдгэл бүр эртнээсээ алдартай байсан тэрийг 3 дахь аянд байгуулсан асар олон эрдэмтэй лам хуургууд энэ буддизм чинь эрдэнэ тусгаарлагдмал гэсэн шүү дээ тий өөр нь бол христийн соёлоор дорн дахин бол ер нь л буддийн соёлоор энэ хоёрын дунд исламын соёлоор ивэгдсэн ингээд 3 том соёлын аясаа байсан тэрэн дундаа монголчууд энэ буддизмд ороод гэх юм уу да. Орсныхаа дараа энэ буддизмын өөрийнх нь одоо эрдмийн одоо тод манлайнууд манай монгол эрдэмтэд лам нар өөрөө Монголын хүрээ хот хийд энэ бүтээл болчихсон байсан шүү дээ. Богдхааны амьд удаа гэдгүйсэн болохоос 20 дугаар зууны хэр чинь Далайлан бараг мартагдсан байсан үе шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой энэ асар олон бэлэгдэл, ховор нандин зүйл, түүх, домог ерөөсөө бид нар дээр хадгалагддаг. Залуу үеч яг хөө монголчуудын л цаа нөгөө өмнө үеэ үүсгээд арчдаг 70 жил тэр Шамбалыг л устгах гэж үтсэн юм шиг л сүтгэл хэлээ шүү дээ. Тэгээ дараа нь 30 жил одоо бүр замаа алдсан. Гэтэ энэ дунд энэ эртний тэр мэрэгдийн цогцлоосон бүтээсэн бэлэгдэл одоо янз бүрийн зүйлс энэ Улаанбаатар хотод үлдсэн гэдгийг харуулсан. Тэр бол их сайн нэвтрүүлэг болсон. Гол нь аялал жуулчлалыг дэмжигдсэн байхгүй юу? Энэ бүхнээс үзэхэд Богд хаан болоод түүний ах дүүсийн үр удам Монголд өдгөө байхгүй бололтой байна. Чухам яагаад бүгдээрээ өөр хүүхэдгүй удам угсаагүй байсныг судлуучтай сэдв мөн. Ер нь яагаад тэд бүгдээрээ өөр хүүхэдгүй байваа? Богдыг өнгөрсний дараа Монголд феод ёсыг алж бүгдийн засаглалд тунхаглаж үндсэн хуулиа батлаад хаангүй болсон. Түүхээс үзэх юм бол хэдийгээр Богд хүүтэй байсан ч тэр хүү нь угсаа залгамжлах бас ирэхгүй маа. Харин түүнийг залгамжлах эрх нь 9-р Богд дараагийн дүрийн Богд байх ёстой байсан юм. Тийм учраас Богдын угсаа тасарсан болгоо. Өрлөгцөг Сэмбэн бол Богдоос арай дүүмэд хүн бөгөөд Богдын үсийг авдаг байж. Тэр Богдын дэргэд Богд болсон өвөртөө унтдаг, дээлээ сольж өмсдөг чиний минийгүй хүн байж. Нэг өдөр Богд лэгцэг хоёр ижил морь, ижил дээлтэй давхиад лэгцгийн гэрт очиход ихэн Богд минь лэгцгийн чинь гэр дам бүрээстэй байна шүү. Давхарлах бүрээс хэрэгтэй байна гэхэд гэр өгсөн гэдэг. Улаанбаатар хот маань сүүлийн нэрээ аваад 100 жилч болоогүй. Улсын нийслэл болоод ердөө 105 жил болж байгаа залуу хот. Гэхдээ хэн бүхний мэдих түүхээр 1639 онд Ширээд цагаан нуурт өндөр гэгэнийг залж орд өргөө болсноор Улаанбаатар хот байгуулагдчихэ гэж үздэг. Эцэст нь 1924 оны 11-р сарын 25-нд 6 бүлэг 50 зүйл бүхий анх дугаар үндсэн хуулийг төлөөлөгчд бүгд гар өргөн баталж, өрөө хашгирч, мөн хурлын төлөөлөгчдөөс дуу зохиож дуулсан байна. Уг дунд улаан тугийг мандуулад, улсын сүрийг бадруулад, улсын их хурлыг Улаанбаатарт нэвээх гэж дуулсан байдаг юм аа. Яг хүмүүсийн танин битгүүд их тус нэмэр болсон баг. Тэрээ бол нийтэд ингээд цацж байгаа ус аялал жуулчлалын компаниуд, хувь хүн ер нь дуртай ашиглагч нь ашиглана л үсттэй. Эн чинь миний юм биш. Гэхдээ би тэрийг тухайл бичиж байгаа болохоос эн чинь Монголын ард түмний өв соёл шүү дээ. Хэдэн зуун жил бүтээсэн. Тэгээ тэрийг ингэж гаргаж тавих талаар байсан. Энэ амжилттай төсөл болсон. Энэ бол манай телевиз, за хотын соёлын газар, тэгээ бидний тэр үчим би телевизд ажилладаг байсан. Их амжилттай ирэх төсөл гэж боддог. Би тэр нэвтрүүлгийг дахин үзээсэй ч гэж боддог. Ер нь тэрийг 25 л их юм хэлээ дээ.
Дараа нь нэг ньюс сегментийн нэг залуу ячаад тийм цуврал хийх гээд явсан. Тэгээ надаас ирж асуудаг юм. Тэгээд одоо би хийж байгаа шүү дээ. Яг чамд яриа өгөө гэдэг. Тэгээ зогсооцсон байна л. Саяхан интернетэд явж байгаад Монголын талаар нэг таагүй пост оруулсан байхыг харлаа л да. Тэгээ сэтгэлдлүүдийг уншиж ирсэн нэг сэтгэл туйлыг анхаарал татлаа. Тэрэн дээр юу гэсэн гэхээр Монгол бол туйлын учир бүтүүлэг зөвөн орн шүү. Энэ улсаар оролцсон улс төр удирдагчдын хувьцаа үргэлж эмгэнэлтэйгээр төгссөн байдаг юм. Тиймээс болгоомжтой бай гэж бичсэн байсан. Энэ бол зарим талаар үнний ортооч юм шиг. Нөгөө талаар манай дотоодын тусгаар тогтнолыг тэмцэгчдийн амь нас алсын хараагаар энэ улсын тусгаар тогтнол өдий зэрэгтэй болсон юм шүү гэдгийг бид бас санаж явах хэрэгтэй. Одоо бид 5 хүнд 1924 онд болсон зарим улс төрийн үйл явдлуудыг сэргээн сануулах гэж байна. Эдгээр үйл явц нь үндсэн хуультай холбоотой гэж төдийлөн хүмүүс боддгоо бөгөөд харин энэ үйл явцууд нь чухамхан үндсэн хуулийн үзэл санааг гэрхэд чухал нөлөө үзүүлсэн учраас энэ удаад 5 хүнд сэргээн сануулах гэж байна. 11-р сарын 26-ныг олон нийт тусгаар тогтнолын баяр гэж ойлгожээ. Гэвч үндсэн хуультай болж байгаа нь тусгаар улсын шинж гэсэн уламжлалт ойлголтоос өөр энэ баяр тусгаар тогтнолтой холбоогүй юм. Энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаагүй, бас олоогүй. Угтаавал монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд хэдийнэ тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ба. Сэтгүүлч болоод яг сэтгүүлч юу хийдэг юм бэ гэдгийг яг анх энэ телевиз зааж өгсөн. За дараа нь нэвтрүүлэг хийхэд нийтлийн нэвтрүүлгийг яаж хийх юм бэ? Надад асар их боломж олгож ирсэн. Яг л манай захирлууд тийм нээлттэй, тийм шинжлэгч тэгээд хүмүүсийг асар их дэмждэг байхгүй. Би жишээл үндэсний телевизэд орсон бол яг тухайн тогтолцоо тийм байсан. Үндэсний телевизэнд асуудал биш юм байгаа. Их удаан байж нэг 10-20 жил болж хөлийн зөвшөөрөгчөж нэг зохиогч хөтлөлтөй болно шүү дээ чинь. Бас тийм амар ажил биш. Тэгээ яг намайг оруулсан. Би ч нэг нялх тоглол бараа сайхгүй гэдэг шиг ороод явцсан. За манай базар ах сандууж яваа гэж тулхтай редактор тэр үед байсан шүү дээ манай. Тэр хүмүүсийн тэр нийтлэл арга барил манай базар ах соёлын талаар бол үнэхээр хол гүнзгий боловсрсон хүн. Орос хятад консерватор төгссөн. Тэгээ хөгжмийн асар өндөр мэдлэгтэй тэрийгээ дагаа соёлын асар өндөр мэдлэгтэй хүнээс их юм авч байна. Манай сандууж яваа бол арадгүй намын орон дарга барилтлаа явна гэдэг бол тухайн сэтгүүлчийн улс төрийн карьерлаас бол их том багхгүй. Тэгээ сонин хачин янз бүрийн юм их ярина. Гэхдээ өөр их залуу сэтгэлгээтэй асуудлыг бас зөв гарах, өөр өнцгөөс харах тал дээр бол бас их тийм авьяастай чадaltaй сэтгүүлч байсан. Ийм хүмүүс яачаад за манай авираа ах байна. Бичгийн асар өндөр боловсралтай тэр найруулга энэ төр бол үнэхээр бас гайхамшигтай шин. Манай алтай ах байна. Зоригтой асуудлыг тавиад янз бүрийн юм болоход ер нь л өмөрнө. Ер нь тийх ёстой гин. Бүр болохгүй юм их тусам догоон. Цаашаагаа яв. Зөв нийгмийг ингэж яах ёстой. Манай галзаа бол хүн дэмжих талаар гайхамшигтай бүх боломжийг олгодог. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ дэмжлэгийн онцлог бид нар чинь бачиж байгаа шүү дээ. А хэрвээ ийм боломж болцоо олгодгоо бол хүн ахиж дэвшгэд бас хэцүү байхгүй. Тэгэхээр яг тэгээд явлаа улс төрийн ажилд орлоо. Төрийн ажил руу ч орлоо. Би өөрөө гэж боддог гэхээр энэ телевизэн л ач буюу энэ телевизэл он сураад гарах нэгээр практик дээр ажиллаад явах бол бас нэгээр хамгийн өрсөлдөөнтэй салбар үе олон сэтгүүлчтэй олон янзын мэрэгжлийнхэн ч хүртэл сэтгэл зүрөө ордог бид рүү хэлсэн шүү дээ. Нийтлэлч гэсэн нэр зүүчэд л хавирлуу насчих гад идэг. Ийм салбар руу орж ирээд тэгээд намайг сэтгүүлч хүн байхыг энэ телевизэл хийсэн. Одоо хүмүүс Монцомгийн Баатар гэхгүй 25-ын л Баатар гэж байгаа шүү дээ. Ерөөсөө л ганц юм тэр хүнд ерөөсөө оюун санааны эрхчлэл өгөх ёстой юм байна гэдгийг би зөвөр ойлгосон. Энэ өөрөө сэтгүүл зүйн салбарын хамгийн гоё юм багхгүй юу. Цалин завуу энэ төр бол нэг асуудал биш. Хэрвээ бүтээл сэтгэлгээтэй ахиж дэвших гэсэн бол энэ эрхчлэл усаагаар шиг чухал байдаг. Хэрвээ эрхчлөөтэй байх юм бол ямар ч хүн өсөн дэвчин хориг саад байхгүй яаж дэлгэрдэг вүлээ. Яг биш нэг сүрхий болцсон ч амт биш л дээ. Гэхдээ ер нь л бол нэг тийм нэг төрсэн сайхан, хоёрт услага сайн байж, гуравт агаар нөө эрхчлөө нь байсан учраас бас нэг өдий одоо бараг 50 орчлоо шин чинь 30-аад жилийн салбарт ажиллахад ер нь их сайхан явсан болов уу гэж боддог. Янз бүрийн дарамт, шахалт, элдв юмгүйгээр л их сайхан дардсан явлаа шүү дээ. Телевизэн 30 жил болчлоо.
энэ телевиз бол Монголд цоо шин атрын шан татсан шүү дээ. Бүх юм шинээр хийсэн шүү дээ. Тэр өтгөд мань битгий шинээр хийсэн байгаа байхгүй. Хуучны сэтгүүлч биш өөр сэтгүүлч бол гэдгийг хийсэн. За бид нар шиг энд дотор нь орж ажиллахаас илүү энд ажиллачаад нийгэмд энэ соёлыг түгээсэн хүмүүс байна. Бас энийг хараад даран давтаж явсан хүмүүс байна. Энэ чинь асар их том соёл, өв уламжлалыг үлдээсэн телевиз байхгүй. Тэгэхээр би телевизтэй ер нь хайртай. Сайхан телевиз. За баярлалаа. За баярлалаа. Баяр юм.